Наадмын эхний өдөр гэмтлийн хүлээн авах тасаг ачаал багтаа ажилласан байна. Харин өнөөдөр гэмтэл цогцгийн судлалын төв хүлээн авах тасаг маш их ачаалтай ажиллаж байна. Амралтаа авсан эмч нар дуудагдсан ирж ажиллаж байна. Хөдөө дуудлаганд 2 эмч явжээ. Яаралтай хагалгаанд орж байгаа эмч нарч олон байна. Гэмтэл цогцгийн судлалын үндэсний төвийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр ажиллаж байна. Манай монголчууд наадамчид маань эрүүлч хийсэн, цогтооч хийсэн эрүүл хүмүүс аюулгүй аваар суултгараад ирж байна. За өнөөдөр өчигдрийн хэмжээнд бол 2-3 яаралтай хагалгаа орсон. Өнөөдөр дахиад 3 дахь яаралтай хагалгаа одоо орж байна. Ер нь ихэнх гэмтэл бол гавал тарих нороо ногсны гэмтэлтэй хүмүүс ирж байна. Одоо дээр гавал тарихын дээр 2-3 чөвчтөн палат олдохгүй өрөөд өрцөн коридорт бүх эмчилгээ хүлээ аваад тэгээ бүх эмчилгээг нь хийгдээд тэгэл ер нь аюул их ачаалтай байна да. Ер нь л за одоохондоо соёлонгоос л ганц л хөгд ирсэн байна. За унж гэмтсэн гэсэн байдалтайгаар тэгээ тэр хөгд л одоо бас бусдыгаа бодвол харьцангуй гайгүй. Гэмтлийн хүлээн авах дээр биднийг очиход маш олон хүмүүс ирсэн байсан. Тэдний дунд бага насны хүүхэд олон харагдаж байлаа. Хүүхдүүдийн ихэнх нь ахын хүрээний хөнгөн бэртлэр бэртсэн байна. Эцэг эхчүүдийн анхаарал сул байгаа нь эндээс харагдаж байна. Иймээс наадамчин олон анхаарал болгоомжтой наадах хэрэгтэй байна. Мөн арх согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь зүйтэй юм а.